манай Монголд яг хурмын тийм хуцсны материал жоохон бага юм бэлээ. Сонголт багтай байсан. Замын төвчрэлтэй гэдэг очих газраа зуршилт нь очсон байхад битээр ингээд паркинг хайгаад явж явах ингээд одоо хийгээ зориглоод хийсэн. Тэгээд тэр хийсэн нь бол битээрт маш их үлдсэн. Тэгээ ер нь бол дотны гэр бүлийн хүмүүсийн хүүхдүүд ирвэл бас их зүгээр юм билээ. За сайн манайхаа үчимээ. За амлсан ясаараа хормын зөвлөх видео хийх гэж байна. За манай үндсэн хурим бол хормын орд Эрцан гэсэн маршрутаар явсан байгаа. За хормын өдөр маань ямар ресторатай явсан бэ гэхээр эхлээд нөхрийн талаас бэрээ ирж авсан байгаа. Бэрээ ирж аваад цайлсныхаа дараа нөхрийн тал дээр очиж бэрэн цайгаа чанж өгсөн байгаа. За үүн дээр үүнийг цайлж яслаадсны дараа үс болон нүүр бодолтын газар руу явсан. Манай хурим бол өдөөс өөрийн 5-аас ахуулаад оройн 12 хүртэл үргэлжилсэн. За тэгээд дундаа ингээд өөрийн 3 мураар нүрээ бодол боломжгүй байсан учраас бэрээ авах ёсоо дуусгасны дараа үс нүүр бодолт руу гацсан. За үс нүүр бодолт дуусгаад 11:40-с хурмын нүүн сайн цагт морь цагта 11:40-с хурмынхаа ордондоо очсон. За хурмынхаа ордондоо цаг гарan болсны дараагаас ресторан руугаа шууд явсан байгаа. За хурмын ордон дээр бол ингээд зураг хөргөө маш сайн даруулах хэрэгтэй юм билээ. За манай хурим дээр бол ингээд манай талаас бол сайн зураг даруулсан бол нөхрийн талаас бага зураг даруулсан ийм өдөр гарсан. Тэгэхээр хөгшин хүмүүсүүдээ залуу хүмүүсээрээ залуулаад сайн зураг авахын ингээд заагаа зөвлөх хэрэгтэй юм байлээ. Мөн түүнчлээ бэрээ авах ёсыг бол ердөөс ингээд зарим хосууд маань ингээд өдөр өдрөө харуулж агаад сайн өдрөө хурим болох өмнөх өдрүүдэд ингээд тааруулаад хийчдэг бас хосууд байд юм байна лээ. Тэгээд тухайн үед бид тэр мдээгүй учраас өөртөө жоохон ачаал аваад бүх ёсоо бүгднийг хурмынхаа өдрөө багтааж дуусгасан. Тийм болохоор жоохон ачаалтай жоохон язгаатай байсан. За хэрэв бид тэр мэдсэн бол ингээд өмнөх өдрөө хийчээд яг хурмынхаа өдрөө нүүр бодолтой хэлчихээ шууд хурмынхаа ордлоо явах маягаар их байсан баг. За хоёр дахь юм бол хөтөлбөр. За хөтөлбөр дээр бол манайх ингээд 3 үетэй явсан. За энэ дээр болохоор эхлээд амлалт хэсэг, 2-7 уламжлалт хэсэг, 3 талаар чөлөө хэсэг гэдэг ийм 3 уншитаас эхэлсэн. За эхний үеийг буюу манай хүнд чатан мэд ах маань маш гоё эхлүүлж өгсөн байгаа. За мэд ах маань маш гоё хоолойтой. Тэгээд тэрийг бас нэг манай хурмын видеогоор хурмын видеогоор ингээд үзэх боломжтой байгаа. Таад маань доктоос сонирхмаар байвал тэр видеог минь үзээрэй. За 2 дугаар уламжлалт үеийг бол Хатанбаат ах маань хөтөлсөн. За Хатанбаат ах маань хоолой тэгээд тэр уран цэцэн хүүхдээ маш гоё хөтөлж өгсөн. Тэгээд уламжлалт үеийг бол ингээд наргаан царгантай хийгээд бас хэцүү. Тэгээд бас ингээд доошоогүй байх хэцүү учраас маш хөтлөгч сонгоод бол маш хэцүү байсан. Тэгээд битээр бол нэлийн хөтлөгчийнхаа араас ингээд явж агаад отгон батахыгаа ингээд хийлгсэн байгаа. За тэгээд маш сэтгэл хангалуун байсан. За тэгээд уламжлалт үеийг бол ердөөсөө ингээд манайх сэрсэн талаар эхлүүлсэн. За сэрсэн цалдоо явсны дараа хүндэтгэл бүжийг өөрчлүүлээд за хүндэтгэл бүжил дуусгаад битээр ингээд урьж авчруулж ингээд хурим маань эхэлсэн байгаа. За хурим маань эхлээд хамгийн түрүүнд ингээд хүмүүстэйгээ мэдлжээд нөхөр маань ингээд гал бадрах хослоо хийгээд эхнэр нь цайны яслал гээд ингээд нөхөр болон нөхрийн аав ээж өөрийн аав ээжтэй цайгаа айгалж өгсөн байгаа. За энэний дараагаар бид өөр ингээд хүндлэлтийн ширээн дээр суун. За хүндлэлтийн ширээн дээр суусны дараа хурмынхаа албан ёсоор эхэлж ингээд ерөөл магтаалаар эхлүүлнэ. За ерөөл магтаал ингээд дуусны дараа алтан унданы үг явна. За алтан унданы үгийн дараа манайх бол бэрчин болын бүжиг явуулсан байгаа. За бэрчин болын бүжиг бол бас маш гоё юм бэлээ. Би одоо хурмаараа утсан. Надад бол нэлийн таалагдсан. За бэрчин болын бүжиг дуусны дараа мөнгөн ундаа буюу манай аав ингээд ааваар хэлүүлсэн байгаа. За эхнэрийн талаас хэлнэ. Алтан ундаа бол нөхрийн талаас мэдээж хэлэх байгаа. За
Түүний дараа ингээд артын дуу буюу чөлөөт манай ингээд хормоор орсон бол артын дуу ингээд яваасан. За артын дуу дуусны дараа сүүн яслал хоёр ээж маань хоёр талаас сүүгээ хийгээд хоёр хүүхэдтэй ингээд амсуулах хагаа. За сүү болон мөнгө айнуудаа л өөртөө бэлдэж ирэх юм байлээ. За түүний дараагаар сүүн яслал дуусаад ээжүүдийн сургамжит үг буюу ингээд ээжүүдээсээ үг аваад ингээд видео болгоод яг хормынхаа хоёр үзсэн. За энэ бол мэдээж маш гоё огшоосон, сэтгэл хөдлөсөн, уйлсан тийм үуч болсон. За тэгээд зөвхөн ээжүүд гэлтэхгүй тэгээ аав, ээж, эмээ, өвөө тий хэлмээр байгаа хүндтэй ахмад настай эсвэл дотны гэр бүлийн бүх хүмүүсээр ингээд хэлүүлээд ингээд видео болгоод үлдэх нь бас маш гоё дурсамжтай санагцсан. Битэрийн хувьд бол боломж байхгүй байсан учраас зөвхөн ээжүүдээрээ хэлгэсэн байсан. За 3 дахь юм бол за ингээд ээжүүдийн ингээд үг дуусгаад юу гэсэн баа битэр ээжүүдтэй ингээд сюрприз бариад ээжийн бүүгийн дуугаа дуулж гисэн. За тэр тухайн үед бол амьдаар дуулаад ингээд хийчтiin бэлүү гэд битэр бодчихсон хормоос өмнөх үе л яг ингээд бичлэг бичээд дуугаа бичүүлээд ингээд бол маш хэцүү өндөрлөөсөн дуугаа бүр хэдэн удаа бичээд ингээд хоолой хөргөөж байх жишээ нь тий. Тэр амьдаар дуулна гэдэг бол өстой хотлоо юм байлээ. Мөн зөвхөн бичлэг хийлэхэд л 2-3 цаг басан байгаа шүү. За мэдээж маш бэлтгэлтэй хоолоо бэлтцэн мөн тэгээд мэржлийн дууч ингээд хажууч байгаа зөвлөд дуугаа бичих юм бол бас илүү сайн гарах магадлалтай зүгээр санагдсан. За ээжүүдтэй ингээд сюрприз барьсны дараа хууд уурах танилцуулах ингээд яслал явагдсан байгаа. За ямар ширээнд ямар хүмүүс суусан бэ гэдэг ингээд багцлаад доош бөгөө тодорхой ингээд танилцуулга явуулсан. За үүний дараа ууц хүндэх ёс гэдэг ууцаа хүндсэн байгаа. За ууцаа хүнсний дараа урлагийн номер явуулаад бэлийг авах ёслолоо хийсэн байгаа. За бэлийг бол манайх ингээд хүмүүсийг үүлэнд ингээд хайрцаг онгодог ингээд хайрцаг өөрөө би хийгээд тэгээд тогтоонд хийгээд тэгээд тогтоондоо ингээд нэрээ бичээд ингээд хийсэн. Зарим хүмүүс гараар бэлэг бэлцсэн хүмүүс нь гарт өгсөн байх жишээ. Тэгээд хүндтэй тэгээд дотны хүмүүсээр бол яг гараараа авсан. Найзууд гэх мэтчлэн хүмүүсээс ажлын хүмүүс ч юм уу найзууд ч юм уу хүмүүс нь бүгд ингээд орж ирэхдээ нэрээ бичээд өгсөн байгаа. За энэ тэтрийг бол ингээд хийгээд ингээд нэрээ бичээд ингээд ороод тэгээд нэр бичиж авах юм бас юугаа яасан бэ? Видео бичлэг ингээд хийгээд хосуудаа ямар үг хэлээд ингээд өрөмөр байна. Тэрийг бас ингээд бичээд ийм маршрутаар битээр хийж авч үлдсэн байгаа. За үүн дээр сануулж хэлэхэд бол хүмүүсээ угтаж авахдаа битээр бол өөртөө угтаж аваагүй шууд амдалт цэцгээр хараад ингээд маягаар орсон боловч яг тэгээд орохдоо ингээд дараа нь ингээд яг ирсэн чочтойгоо зураггүй үлдсэн байсан. Хурмын ордон дээр бол ахвалтай гэр бүлүүдтэйгээ яг дотны гэрчүүд тасна хүмүүстэйгээ зураг даруулсан бол яг нөгөө найз нөхөд тий өөр бусад хүмүүс ирж байгаа хүмүүстэйгээ зураг даруулж амжаагүй ингээд үлдсэн тийм байсан учраас хурмаас эхлэхээс өмнө зочид ирж байгаа угтаж авахдаа зургаа бас сайн даруулаарай гэж зөвлөмөр байна. За ингээд бэлэг аваад тэгээд 2 дахь үеийн уламжлалт буюу 2 дахь үеийн маань дууссан байгаа. За 3 дахь үе гэх юм бол Бобби маань хөтлсөн байгаа. Бобби маань мэдээж манай 3 дахь үеийн хөгжилтэй маш гоё болгож чадсан. Ер нь 3 дахь үеийг чөлөөтэй буюу жоохон хөгжилтэй хүмүүсээр хөтлөл гоё юм байлээ. За эхний үе буюу за чөлөөт гоё цоглог аян дээр битээр ингээд бирүүд гэрчүүдтэйгээ ингээд бүжиглээд чөлөөтэй маягаар орж ирэх байсан. За орж ирсний дараа ингээд аавтайгаа бүжиглэнэ. За аавтай бүжиглээд ааваас маань нөхөр маань гуйгаад нөхөртөөгөө бүжиглээд тэгээд за тайсныхаа өмнө суугаад лов сторогоо утсан байгаа. За лов стори үзэж дуусны дараа урлагийн номер явуулна. За урлагийн номер явж байгаа хооронд битээр хувцас солиод сюрприз барьсан. Дараагийн сюрприз барьсан байгаа. За сюрприз бол битээр нөхөр болон тэгэхээр би дараа нөхөргээ битээ хоондоор бүжиглээд сюрприз барьсан байгаа. За сюрприз хэсэг бол мэдээж маш хамгийн гоё, дурсамжтай, супер хэсэг байсан. Хамгийн их үлдсэн гэх юм уу. За тэгээд сюрприз дуусны дараа урлагийн номер явуулаад дараагаар нь бэлүү хуваах
ёслол явуулсан. За билүү уух ёслол дуусны дараагаар цэцэг шийдэх ёслол явуулаад цэцгээ шийдчихэд урлагийн номер явуулаад тэгээд хамгийн сүүлд нь DJ time явуулаад ингээд манай хурим маань дууссан байгаа. За хөтөлбөр бол нэг иймэрхүү болсон. За хөтөлбөрөөс гадна чухал зүйл гэх юм бол ресторан байгаа тийм. Ресторанаа гэмээр битэр сонгохдоо үн ханш байршил тий тайз талбай тэгээд хүлээн авах чадвар үйлчлэгээ гэл мэдээж бүх хүмүүс харна. За үнэ бас харна тий. Битэр дээр нь бол таалаж исэн гэх юм бол чимлэл хэрсэн авах боломжтой вэ гэдгийг бас би нэлээд харсан. Тэгээд үйлчлэгээ хэрэг сайтай вэ, хоол хэрэг хамттай вэ гэдгийг бол чухалж утсан. Мэдээж хоол хамттай байжж хүмүүс сэтгэл хангалуун байна шүү дээ тий. Үйлчлэгээ хоол сайтай байжж ер нь сэтгэл хангалуун байна. Тэгээд битэрийн хувьд бол яг хамгийн боломжтой таалагдсан болохоор корпорат байсан учраас корпораттай хийсэн. Корпоратын даваа тал нь чимэглэл дагаж ирэх байсан. Тэгээд мөн чимэглэлийг маш гоё таазандаа чимэглэл маш гоё авах боломжтой. Тэгээд үйлчлэгээ сайтай гэдэг ингээд сонсон байсан. Тэгээд хоол бас гоё байсан болохоор ингээд корпоратыг ол сонгон хийсэн байгаа. За тэгээд үүн дээр бол нэг ганц алдсан зүйл нь болохоор ингээд манайх бол 20-оос 230 хүний хурим болно гэсэн ингээд төлөвтэй байсан бол яг хурмын үеэр 200 хүнтэй болоод за хурмаар яг ирсэн хүмүүс нь 180 хүн болж таарсан. Тэгээд 200-аас доошоо байх юм бол ингээд хурмын чимэглэл багтахгүй байсан юм билээ. Тэрийг ингээд бид тэр холын занаас гэрээ хийсэн учраас гэрээгээ сайн нэгтлаагүй. Тэмдээ жоохон алдаа гаргаад тэгээд чимэглэлийн мөнгийг жоохон нэмэлтээр өгөөд тэгээд хурмаа хийсэн байгаа. За тэгээд Ирстаны бас нэг анхаарах зүйл нь техник технологи бас маш чухал. Тэгээд дууралт дэлгэцгээд маш чухал байгаа. Тэгээд дэлгэцэн дээр бас анхаарах зүйл нь 3-аас 4 хартаатай дэлгэцтэй байх юм бол бас гоё гэж зураг авалтын хүмүүс хайртай мөлий. Зураг авалттай дэлгэц бол нөгөөс салшгүй холбоотой. Яагаад тэгэхээр видео интервью гэл хийн дээрээс нь арын фонуудыг хийн гээд маш олон зүйлүүдийг ингээд харилцаа холбоотой учраас дэлгэцийнхаа хэмжээг бас аваад төрүүлээд зураг авалтын газраа өгчээж тэр зураг авалтуудаа бэлтгэн дэлгэцийн том хэмжээнд нь тааруулж бэлтвэл бас маш гоё сэтгэл хангалуун тийм тэг арын фон болон бичлэгүүдийг гоё хүлээж авах боломжтой болт юм байлээ. За энийг бол битээр мэдээгүй тэгээд яг хурмын үеэр мэдээж авсан байгаа. За дараа нь бол зураг авалт бас маш чухал тий. Зураг авалт бол ялцчихгүй чухал. За зураг авалтыг бол битээр Солонгос болон Монголд ингээд авахсан. За хурмаа болохоор 19 онд ингээд битээр хурмаа хийн ингээд төлөвлөсөн боловч ковид гараад хийж чадаагүй. Тэгээд зураг авалтаа бол нөгөө захиалцсан байсан учраас яг 19 онд хийсэн. Солонгост бол зураг авалт өглөөний 5-аас ахуулаад оройн 8 хүртэл хийдэг. Бас нэлээд ачаалтай. Өглөө өөрөө шууд нүрээ очиж бодуулаад ингээл зураг авалтын яг талбай дээр олыг Ерсмэс гэл нэг очих байх жишээний. За үүн дээр бас манай Монголыг бодвол арай өөр гэх юм бол зураг авалтын газраас нөгөө тустай туслах хүн гэж тослуулж ингээд авчиж өгдөг. Тэгээ тэр хүний очиж аавна тараад хөргөж өгнө. Тэгээд бас нөгөө тодорхой хэмжээний ажлыг хөөсгөн. За үүн дээр бол зураг авалтан дээр бол анхаарах Солонгост бол зураг авалт дээр анхаарах зүйл бол өөртөө идэж уух юм нэг хоолны цаг тийм гаргаж өгөхгүй учраас идэх жижиг ингээд нэг ингээд нэр идэх тийм үү кемпап ч юм уу тийм жижиг идэх зүйлүүдийг бол бэлдэж авах хэрэгтэй. За порц нөх юм бол зурагчандаа дээрэс нь тусалж байгаа ихчтэй тэгээ өөртөө гээд ингээд дөрөвний порц авч бэлдэх хэрэгтэй. За үүн дээр бас найз нөхөд ч юм уу гэр бүлээс нь туслаж өгөөд яг тухайн үеийн бичлэгийг ингээд моментийг зураг авалтын моментийг бас ингээд видео бичлэг болгоод хадгалт авч үлдвэл бас гоё санагдсан. За мэдээж тэр хүн маань 1-2 цаг урж ирээл бас явчих болно. Бүтэн өдөржингөө хамтаа алахгүй. За Монголын зураг авалт гэх юм бол цаг агаар тэгээд хүмүүсийн цаг зав мөн замын төвчилгээд жоохон илүү их нэг ачаал ихтэй бид нэмэлээ Солонгос зураг авалтыг бодвол за хүмүүсийн манай зураг авалтал Монголд 2 гэрчүүдтэй авахсан. Тэгээ 2 өдөр дараалж хийсэн учраас эхний өдөр бол ирсэн бүрэн байсан бол 2 дахь өдөр нь жоохон цөөхөн байсан ч юм уу тий эсвэл хүмүүсээс сэлгэд зураг авалт хийлгсэн ч юм уу тиймэрдүү тохиолдлууд гарсан. За үүнээс гадна ингээд өөртөө ингээд машин байрахгүйгээр машин байраад жижиг шажиг хоол ундантай
зөөх ч юм уу тийм туслаад өхөн байхаар зүгээр юм билээ. Яагаад тэгэхээр замд үйлчлэлтэй гэдэг очих газраа зуршилт нь очсон байхад битээр ингээд паркинг хайгаад явж явах ингээд бас эрсдлүүд ингээд гарсан учраас өөртөө машин барихгүй байвал зүгээр юм байлээ. За тэгээд мөн хоол ундыг чинь зөөгөөд өчөх те юм чинь ингээд туслаад өчөх бас хүн байх юм бол бас зүгээр санагцсан. За манай нөхөр бол тухайн үедээ өөрөө ингээд машина барь явсан. Тэгээд дараа нь тэгсэн бол илүү зүгээр байсан байна гэж бодож байгаа хүнээс зөвлөж байгаа. За тэгээд зураг авалтын үеэр ер нь бас өсчин болон мейкапчнтайгаа явбал бас илүү амар юм билээ. Яагаад тэгэхээр зураг авалтанд ганцхан хүмүүстэй байгаад ахгүй хүсийг бол 2-3 солино. За мейкапыг ч гэсэн за уруулын бодгоо солиод байхад ч гэсэн ингээл ер нь л өөрөө юм хийгээд чадахгүй хувцсандаа дүүртэд ер нь ингээл заавал хүнээр юм хийгээд байх юм билээ. Тэгэхээр ер нь ядаж өсчинтайгаа өсчин ингээд нүур амын халталтай амслаа сэргийг төшдөг яхад болох юм билээ шүү гэж зөвлөмөр байна. За дараагаар бол хувцсын тухай мэдээж хувцсал маш чухал. За эмэгтэй хувцс юм бол зураг авалтын хувцсыг бол гурвангийн паркадлсан байгаа. За 3 гормын палаж нэг чөлөөт палаж ингээд паркадлаад тэн дээр нүүр болон будалт мөн гормын зураг авалт гэсэн ийм багцтай байсан. Эрэгтэй хувцсыг болохоор нэмэлтээр костюм өөртөө таарсан костюм хийлгээд хормынхаа хувцсыг паркадлах гэсэн ийм маягаар хийсэн. Битээр бол палаж болон костюмаа сонгохдоо 3 газар очиж доорож 3-аас 4 газар 3-аас 5 газар очиж үзчихэж палаж болон хувцас сонгоорой гэдэг юм лээ. Битээр бол нэг 3 газар очиж үзсэн. За палажийг өмсөж үзэхдээ 50,000 төгрөг 50,000 вон төлөөд өмсөж үзчихсэн. Хэрвээ тэр газаасаа паркадлах болох юм бол 50,000 вон өгөхгүйгээр тэр газартаа гэрээ хийх ёстой гэдэг юм лээ. За миний тэр бол эмэгтэй 3 палаж нэг чөлөөт хувцсыг зураг авалтан дээр хийсэн. Манай нөхөр болохоор 3 тийм костюм тэгээд өөр болохоор нэг чөлөөт хувцс бэлдээд ингээд нийт 4 хувцс битээр салсан байгаа. Солонгос дээр зураг авалтан дээр. За тэгээд эрэгтэй хувцсан дээр бол нэг гой санагдсан зүйл нь өөрлөд таарсан костюмаа хийлгээд хөрөн болон зураг авалтан дээрээ хурмынхаа костюмыг паркадлах байсан. Маань төхөр болохоор битээр Монголд хийх байсан болохоор тэр компанитайгаа сайн яриад тохирсны эцэст яг зураг авалтан дээр 3 хувцас паркадлсан. Тэгээд яг хурмынхаа үеэр яг нөх хормын костюма Монгол руу авчираад өмсчүүд буцаад ингээд солонгост авчиж өгсөн. Ийм маягаар ингээд хийсэн байгаа. Тийм маш гоё хүмүүс таарсан учраас бас боломжтой байсан. За тэгээд Монгол дахь хормын зураг авалт бол яг хормон дээр болохоор би бол эмэгтэй нь бол ер нь бол кадраар хэлсэн байгаа. За кадр маань ингээд биений өөсөвийг дараад тодруулаад маш гоё ингээд өөр таарсан. Хувцс палаж бол хийлэх давуу тал нь өөрхөн бие пропозыг тааруулаад яг гоё таарсан палажтай болох нь гоё юм билээ. Нөгөө жоохон дутагдaltaй тал нь гэх юм бол манай Монголд яг хормын тийм хувцсны материал жоохон бага юм билээ. Сонголт багтай байсан. Солонгост гэх юм бол ингээд чэйзнээсээ, гаринсээ, тэгээд хормоосоо гэдэг ингээд тус нь айгуу гой материалууд ингээд байдаг лээ. Хэрвээ яг тухайн үедээ мэдсэн бол ингээд материалаа аваад ингээд кадраараа хийлгсэн бол бүр илүү гоё палаж болох юм байлээ. Тэгтээ яг палаж маань мэдээж гоё болсон. За тэгээд зураг авалтан дээрээ бас өөр палаж өмсгүйгээр тэр палаж өмссөн. Мэдээж би аймаг олон палажтай зураг авалтсан байсан болохоор тэгээд хормон дээрээ бас дээл өмссөн. Хажуугаар дээр дээл өмсөн, дээлээ тука тейлер хийлгсэн. Маш олон газар яваад бас ингээд материалыг таалагдах материалаа олох гэж жоохон хэцээсэн. Тэгээд тука тейлертэй нэг материал таалагдаа тэрүүгээр хийлгсэн. Тэгээд материалыг бол ингээд өөртөө аваачаад өгье гэхээр автгүй билээ. Заавал өөртөө байгаа материалуудаараа хийлгдэг гэсэн тийм журамтай байд юм лээ. За 3 дахь үе дээр бол өөртөө чөлөөт хувцас өмсөн битэр. Тэгээд чөлөөт хувцаа бас би бол кадр хийлгсэн. Манай нөхөр нөгөө костюм хийлгсэн өөртөө таарсан костюмаа өмссөн байгаа. За манай нөхөр бол 2 хувцас салсан. Би бол 3 хувцас салсан юм байгаа. За бусад анхаарах зүйлс
тэр бол хурмын ордон. За хурмын ордон дээр бол тэр фэйсбүүкээр хурмын ордон хайгаад утсаар нь яриад тий. За өөртөөхөө нөгөө нэг хурим хийх өдрөө цагаа асуугаад тэгээд мөн гэрээ хийх хүн байгаагүйг нь асуучид хурмын ордон дээр очиод гэрээ хийх нь зөв юм билээ. Тэгэхгүй би тэр бол хоёр очиод гэрээ хийж чадаагүй. Тэгээд гурав дахь тэрэг гэрээгээ хийсэн байгаа. Хоёр дахь юм бол хурмын ордоноос машины чимэглэл асуух юм билээ. Тэрийг бас мэдээгүй захтаас захиалгуу эндээс авах уу хаанаас авдсан бол гэж хурим болохоос өмнө бас жоохон тоолгоовд гэсэн. Тэгээд мөн түүнээс гадна бөгшний сав, тулга тэгээд аль энэ тархаж байгаа альбом тэгээд видео гэдэг айгүй их юм дагалдаж ирсэн юм билээ. Тэгээд хурмын ордны зураг видео бас маш гоё чанартай хийгдэж ирсэн юм билээ. Тэгээд ер нь хурмын ордонд бас орсондоо бас маш баяртай байгаа. Хурмын ордонд ороо гэсэн бол би тэр гэр бүлтэйгээ ахвалах бас зураг үлдэж чадахгүй байхсан билээ. За хурмын ордон дээр юм бол за тийм басан. За урилгыг бол би битээр Солонгост хэлсэн. Манайх нэг 200-аас 230 хүн гэж тооцоолсон байсан учраас найзуудтай бол онлайн урилга харна гэсэн бодлоготой нэг 150 урилга хийсэн. За Солонгост хэлсэн учраас доторхын нь бол өөрөө дизайнер гаргаад ингээ хийсэн. Зарим урилга нь өнгөтэй, зарим урилга нь өнгөгүй ингээ хийлдэг гэдэг. Манайх бол өнгөтэй хийх боломжгүй гэдэг юм гарсан. За урилгыг бол яг татны ойрын өмнөстэй өөртөө тараасан. Бусад хүмүүст бол ингээд дотны ойр орхон гэрний орхон хүмүүстэй ингээд хараагаад байгаа өөрөө ингээд өгсөн байгаа. За ингээд гаднаа ингээд урш байна гэж бичээд тоснуудаа бичээд тэгээд нэрийг бичээд ингээд тараасан байгаа. За мөн ер нь бол найзууд бол онлайн урилга хамаагүй дээр санагдсан. Цаасан урилга тараахад хэцүү. Тэгээд мөн тэрийг бас хадгалах хэцүү, хаях бас хэцүү юм лээ дараа. За тэгээд surprise дээр бол мэдээж хурмын хамгийн гоё хэсэг санагдсан. Зарим хөтлөгчүүд бол surprise хийж чадахгүй, хэцүү санагдаад хэцүү байдаг гэл тийжсэн. Зарим хүмүүс бол заавал хийгээрэй гэл хуримд хамгийн гоё үе байдаг. Тэгээд мөн тэр нь хамгийн их үлддтэй байдаг шүү гэдэгжсэн. Боби маань тэгээд зөвлөсөн учраас би тэр бол зориг аваад эхлээ за хийх үү болох уу, дуулах уу болох уу гэж тэгж жагаад за хийгээ зориглоод хийсэн. Тэгээд тэр хийсэн нь бол би тэрт маш их үлдсэн. Тэгээд заавал чадвал хосоод маань заавал би биндээ surprise байраарай. Тэгээ үзэж байгаа зүгээр хурим дээр очиж байгаа найз нөхдөнд байх юм бол гэрчүүд нь ч юм уу те найз нөхдөнд ч юм уу бас хосооддаа мэдгэдэггүйгээр surprise байвал бас гоё юм байна лээ. За мөн хурмын бол мэдээж хамгийн супер хэсэг бол surprise-ийн хэсэг байсан. Тэгээд анхаарах зүйл гэх юм бол за битээр бол нөхөр битээр бол хоёулаа би биндээ бүжиглсэн байгаа. За би бол нэг 1 минут гарантай бэлдсэн бол маань нөхөр 2-3 минуттай гарантай бүжиглсэн. 1 минут бол арай жоохон дутуу юм шиг юм тийм мэдвэртэй санагдсан. Ер нь бол 2-3 минут байсан илүү зүгээр юм байлээ. Мөн түүнчлэн яг тухайн үедээ тасал сургуультаа хийхдээ өсөйтэй готалтай бүжлэл өсөйтэй готлаа өмсөөд тэгээд өсөө хаяхал өсөө хайдаг хэсгээр нь хаяад гарцаа орчлог хэсгээр нь хорцлаа тий. Яг surprise тэр өдөр болж байгаа юм бишэг мэд сэтгээд ингээд тасал сургуультаа хийгээрэй гэж зөвлөмөр байна. Би бол жоох ингээд хангат маягаар хийгээд байсан. Тэгээд тухайн үед нэг хурмын дээр мэдээж олон хүмүүсийн урд бүжлэх чаад сандралтай байсан учраас яг бэлтгэл дээр хийжсэн шиг хийгээд жоохон яг ингээд сэтгэл хангалуун болж чадаагүй миний surprise. Манай нөхрийн surprise бол надад бол мэдээ супер байсан. Тэгэхээр тэн дээр бас жоохон анхаармаар санагдсан. За тэгээд дараагаар бол хүндлэгийн ширээг бол энэ бол зөвхөн тухайн миний битээр ингээд ярилцаад ярьсны үдэн дээр басан санаа. Энийг хүмүүс яаж идэг бол сайн мэдэхгүй. За хүндлэгийн ширээн дээр байгаа ууц болон идэ тэгээд арай гих зүйлүүдийг одоо шоуны тайм буюу DJ тайм эхлээл хурангуудаа яг гэр бүлийнхаа тоогоор татныхаа гэр бүлийнхаа тоогоор хуваагаад уудлуулад хурим тусгаас өмнө гэр бүлтэнд тарааж өгөөд чадаагүй хүмүүсийг авч яваад дараа нь өгч юм уу тийм маягаар бэлтгэх юм бол илүү зүгээр санагдсан. Тэгэхгүй бол ингээл амирхан харуул амирх айрагч юм амир их ууцтай махаг ингээд өөртөө хадгалаад авч идгээд муухай олон тийм болохоор тараад өгч юм бол бас их зүгээр юм байлээ. За битэрийн хувьд бол алдсан зүйл гэх юм бол
машины цуваан дээр хин яаж суух вэ гэдгээр жоохон алдсан. Хормын ордноос гараад цуваанд суухдаа за хоёр гэрчээс гадна өөр хүмүүсийг нөхрийн талаас нэг хүн, эхнэрийн талаас нэг хүн хүн хуваарлаад тэгээд ахмад настуудаа ингээд залаад машинд нь суулгаад хүүлэх зүгээр санагдсан. Би тэрийг аваагүй хийж амжаагүй мдээгүй учраас хүмүүс ингээд өөртөө мэдээд ингээд суухдаа жоохон толгой бодлоод суусан байсан. За нүүр бодолд бол мэдээж эмэгтэй хүмүүсийн хувьд бол нүүр бодолд ус бол маш чухал. За тэгээд ер нь бол хүмүүс зөвлөхдөө хормын зураг авалтын өмнө 2-3 дээр очиод яг таарах хүн дээр бодолж үзээд нүүр мейкапчнаа сонгочоод тэгээд мөн үсээ бас миний палажин дээр ямар үс тохирох вэ тэр үс нь надад зохио үгүй гэдгийг ингээд хормын зураг авалт болохоос өмнө хийлгэж үзээ. Тэгээд үс мүсээ доктортой одоо ингээд сонгочоод гэх юм уу сонгочоод хормон дээр ингээд очиод их зүгээр санагдсан. За бас мөн хүүхдүүд хормон дээр хүүхдүүд ирвэл бас жоохон тийм гээл зарим хүмүүс тийм байсан, зарим хүмүүс арх даартай газар хүүхдүүд димээ гээл зарим хүмүүс нь болохоор хүүхдүүд авахаас очиж авч чоос өөр аргагүй гэл ингээл олон төрлийн санаа бодолтой байсан. Битэрийн хувьд ч гэсэн бас жоохон хүүхдүүд олон байвал хэцүү байх таа гэсэн бодолтой байсан. Тэгээ ер нь бол дотны гэр бүлийн хүмүүсийн хүүхдүүд ирвэл бас их зүгээр юм хэлээ. Гол нь хүүхдүүдтэй маш сайн сануулах хэрэгтэй. За мэдээж ойлгох хэмжээний насны хүүхдүүд бол тий хурим дээр ингээд өмөлгүй, ирж очихгүй тий янз бүр болохгүй шүү гэд томоотой байна шүү гэдэг ингээд сануулад ингэх юм бол дотны хүмүүсийн хүүхдүүдийн маш сайн дурсан чинь үлдэн тэгээд ямар ийм одод ирсэн ийм бүжгэн гоё байсан тэр нь ийм байсан гэд маш гоё тодод үлддэг учраас их дурсамжтай байдаг санагдсан. Тэгэхээр хүүхдүүд дээр бол нэг тийм стресстэй ч юм уу бити ачаарай гэх юм уу тиймэрдүү байх нь тиймээ санагцсан. Ер нь бол болж өгвөл дотны хүмүүсийн хүүхдүүдтэй бол заавал хуримдаа ураарай гэж хэлмээрээ. За дараагийн хувьд бол ширээний хуваарлалт. За ширээний хуваарлалт бол мэдээж ширээний хуваарлалтын самбар байвал их зүгээр санагдсан. Битэрийн хувьд бол тухайн үедээ жоохон завгүй байж самбрааг бол гаргаж чадаагүй. Тэгээд гэрчүүдтэй дээр нэрсүүдийн листээ явуулаад тэгээд листийн дагуу гэрчүүдтэй ингээд заагаад суулгасан байгаа. Тэн дээр мөн ингээд ширээний хуваарлалтаа хэлхээс гадна одоо бас юу яах вэ мөлий ширээний ахмад ингээд гаргаж өгөх юм бэлээ ширээний хуваарлалтаа за ахмад нь таа шүү та ингээд ширээгээ удирдаад яваарэ гэд ингээд заагаад өгөх юм бэлээ илүү зүгээр юм бэлээ тэгээд тэгэх юм бол жоохон цоглог тэгээд санаачлагтай хүнээр тийм болгочих юм бол хормын маань уур амьсгалж гэсэн гой болно тэгээд ширээний уур амьсгалж гэсэн гой л нь тий тэрнээр бас анхааруул зүгээр санагцсан. За хамгийн сүүлд гэх юм бол хурмын үеийн зураг авалт тий. Хурмын үеийн зураг авалт мэдээж хариуцлагатай гоё компаниар хийлгэж гоё болно. Дараа нь ингээд хурмын цаг хугацаа хурааж чадахгүй учраас тэр бичлэг алдчихлаа юм бол тэгэл хурим маань байхгүй болсонтэй бараг ингээд дурсамж маань байхгүй болсонтэй ялгаагүй учраас хариуцлагатай гоё компани сонгоорой гэж зөвлөе. Тэгээд найз нөхөд таньдаг хүмүүсээрээ бити хэлгээрээ ер нь тэх юм бол бас дараа нь ингээд за тал нь байхгүй болоод тал нь байдаг ч юм уу тий. Эсвэл бичиж байгаа тачуу жишээ унтаа оноотой байхгүй болсон ч юм уу тий. Тийм үед тохиолдол бас их байдаг гэсэн. Тэгэхээр тэрэн дээр бас сайн анхаараарай гэж зөвлөе. За битэрийн хувьд бол би гэдэг студиар хийлгсэн байгаа зураг маань бичлэг маань маш гоё гарч ирсэн. Арын фон болон love story ээжүүдийн бичлэгийг бол бас найз буюу маш чадварлаг найз Орших гэдэг найзаар хийлгсэн. Маш гоё гарч ирсэн сэтгэл хангалуун байсан. За тэгээд битэрийн бэлдсэн харуулсан өөртөө алдсан зүйлүүдээ энэ дээр зөвлөж байгаа. Тэгээд доор бас эмэртэй байвал зүгээр юм байлээ шүү гэдэг сэтгэл санаагаа хуваалцмаар байгаа хүн байх юм бол комент үлдээгээрэй. Бичлэг маань нэг чултаа хүнд хэрэг басан бол мөн лайк дарахаарай. Мөн битэрийг дарахыг хүсэх юм бол subscribe дарахаа мартаа. За тэгээд энэ бичлэгийн маань зорилго нэг чултаа хүнд тусаалаасай мөн битэрт бас дурсамж болоод гэдэг үүднээсээ хийж байгаа шүү. За үндсэн хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа.